Би бас зүгээр юм асууж байгаа. Ягаад ремний таамаглалт гэдэг вэ? Ягаад теорем биш таамаглалт вэ? Тэгвэл Фермагийн теоремыг ягаад теорем? Яг одоо баталсан байгаа. Гэхдээ тэрний өмнө теорем гэж байсан гэнэ. Фермаг өөрөө би баталсан гэдэг. Гэнэ. Тэр үед өөрөө баталсан гэж хэлсэн. Хэлснээс Тэ. ичсэн юм дээ зүгээр. Ичсэн юм батлаа. Слашуу гэж зарласан. Instagram story гэдэг юм. Би голоор нор гэсэн маргачихгүй. Тэгээд кампус дөрөв ингэжсэн шүү дээ. Тойрог багтааснаа багцаалаад мэдгүй гурав хэдчих нэг тоо гараадсан шүү дээ. Ийм юм шүү. Гой хязгааргүй ороод за ер нь үзэгчтэй маань надад. За, лок гэрээ зөв. А хэрвээ энэ дотор ингээд энэ тойрог шиг хязгааргүй зэгээс бүрдчихин энэ төргээд байгаа шүү дээ. Гүвч хязгааргүй зэгээс бүрдчих байгаа шүү дээ. Тэгээд за тэгвэл би зүгээр ийм юу яа. Тойргийн цэгээс ямар ч нэг шулуун хамаагүй татъя те. Тэгвэл энэ нэг тойргийн цэгийг дарина, нэг квадратын цэгийг дарина. Тэгээд хязгааргүй болохыг татаж болно те. Тэгэхээр энэ тойрог дээр байгаа бүх цэгийг дайруулаад шулуун татаж болно мөн үү? Тийм. Бас энэ куб дээр байгаа бүх цэгийг дайруулаад шулуун татаж болно тийм. Тэр болгоно нь заавал нэгэн тойргийн нэг цэгийг дайрсан байна тийм. Энийн хязгааргүй хажуудлын нэг цэг нь хязгааргүй жижигхэн зайлшгсан цэг нь энэ цэгийг дайрахгүй хажуудлын цэгийг ч юмгүй бас нэг дайрах тийм. Тэгэхээр чин тойргийн нэг цэг болгоныг кубын нэг цэг болгонд харьцуулж чадчихвэл энэ хязгааргүй цэгийн тоо чинь энэ хязгааргүй цэгийн тоотой тэнцүү юм шүү. Би тэгвэл ягаад зүгээр 4 биш юм. Бараг квадратын хүрээний урт нь тойргийн хүрээний урт хэлсэн юм шиг. Тий, бодоод үзтээ ягаад гэвэл нэг кубын цэг харгалзахгүй ганцаараа ингээ хоосоо оторсон сингл цэг энэ дээр байхгүй. Синглүүд байна гараа. Араа Ахаа таараа тараад авчих гоё. Наагсан дээр. А куб дээр ч гэсэн тойрогтой харилцааг үнэрцэг үлдээгүй. Олдохгүй. Пифагорын теорем дээр байдаг шүү дээ. Пифагорын теорем дээр адилхан гэнэ. За харъя. Ингээд зарчих тий. Ингээд зарчих тий. Энэ ч гол багтаа, энэ ч дөрөв багтаа. Энэ 5. Тэгээд би нэг ингэсэн тий. Би зүг явж ин тий. Би нэг хязгааргүй ингэсэн тий. Гэтэ энэ тав чинь 4 хэлж байгаа юм шүү. 5 7-тай тэнцүү юм шүү. Танаа нэг 5 7-тай тэнцүү шүү. Хязгааргүй юм балаа. Ер нь бид нар зүгээр димешн хооронд ингэж Пифагорын теорем бичгийг анханасаа алдаа гэсэн юм шүү. Яагаад тэрийг анханасаа 5 гэж? эцаас байгаа юм. За. Тэгээд пик өөртөө тэнцвэж магадгүй л шүү дээ. Та энэ асуултанд яг үнэн зөв хариулт өгөх. Энэ яг тэнцвэн. Комплекс 3 юм уу? Reset complexity яг тэнцүү гэж чадахгүй энэ интервал хязгаар байгаа шүү дээ. Энэ бас Энэ үрийг тасан зүйлс чинь. За яг үзэлтэй. Таны хэлснээр бол энд бол багтлалцаагүй энэ хоёр нэг зэг байхгүй гэсэн шүү дээ. За харин энэ чинээс үзье. Би дурын зэгээс авах. Энэ бас яг юм. Би А гэдэг тааллыг энэ А тааллыг зөвшөөрөн Б гэдэг тааллыг Б гэдэг тааллыг зөвшөөрсөн. Тэгвэл энэ тэнцүү гэж тэнцүү биш гэдэг бас зөв. Тэгээд энийг тавцаалтаад яг үнэн зөв баттай 100% ч юм уу 100% үсээ явуулах гэсэн болоо. Таны энэ асуулт байна. Зүг тийм.
албаар комплекстай гараад иж унгаж ийн л та намайг. Ингэж болж байгаа юм бол яагаад тэгвэл энтэй бол тэнцүү байна гэж болохгүй гэж те. Бүр яагаад ийм байж болохгүй гэж те. Тэгвэл энэ хоёр тэнцүү юм шүү те. Тэгвэл нөгөө миний аргумент дондаас яг үндэ энд оногдоогүй та хэд шиг сингл цэг байгаа юм шүү. Сингл дахиад гараад. Аа энэ гадраа гэсэн зөвөр дэвлээ. Тэр чинь нэрнгэсээ ийм хэсэг байгаа юм шүү. Бид нэр төсөөлж байгаа хязгаар уус чи хоорондоо өөр юм шүү. Гэдэг зүйл гарч ирэх гэдэг юм те. За би бол P4 үлдээ болтыг чинь наа. Одоо би P4 гэдгийг батлаа. P-ийн зөрөг байж болно шүү дээ. Яагаад? P-ийн хүн шүү дээ. Хөөе юм явж хийж болно шүү дээ. P яагаад юу өөрийгөө сонгож болохгүй. Фифагаар төрөөгүй ертөнцөөс гэж бодож л та тийм. Нийгэмд зөндөл хаачсан. Иш явах гэж. Ингээ яа. Бай. Фифагаар төрөөгүй ертөнц 10 зай. Тэгэхээр тойрог. Тойрог гэдэг чинь ямар нэг цэгээс адилхан зайд байгаа цэгүүд шүү дээ. Фифагаар төрөөг бол яах вэ? Хоёр цэгийн хоорондох зайг бидний ертөнцид яаж олдгийг? Жоо маш их маар байна. Юу тайлбар гартай. Ингэж боддог тийм. Фифагор гарч ирсэн тийм. Юу дээр үү? Кортатай хатгаад өрөө. Тийм. Тэгээ Фифагор төрөөгүй бол бид нэг яаж шоугаар. Ахмаар. Фифагор төрөөгүй бол бид нэг ч юм. Фифагор төрөөгүй байсан гэсэн бид нар яг энэ ажиллагаар нотарм хийв шүү дээ. Хөө юм. Адгүй гипнотоор явж болохгүй энэ ингээ байшин байгаа. Би таксины жолооч би машинтай л яв. Таксины жолооч ертөнцийн явна. Тэгвэл би энэ цэгээс энэ цэг хүртэл ингэж явна тийм. Энэ цэг тийм. Энэ цэг хүрэхэд бол би ингэж явна тийм. Энэ байшин бод байгаа. Энэ цэг хүрэхэд оё. Таксины жолоочийн хоёр чи ийм болж байна. Ижил зайтай зэгүүдээ олдог. Тэгээ ижил зайтай зэгүүдээ олдог. Фифагоргүй ертөнцид. За, мацаа байна шүү дээ. P-г тоо гэдэг чинь юу вэ? Тойргийн дээр юу вэ? P тоо. Периметрийг хуваах нь диаметр тийм. Диаметр чинь явж чадах бидний хамгийн их зай тийм. Нэг цэгээс нөгөө байна. За энэ цэгээс энэ цэг хүртэл хэд явах вэ? Чи ямар хараас ирсэн үү? Ятгалтаар хоёр явах хэрэг бид нар ингэж явах мэдэхгүй шүү дээ. Хоёр явах шүү дээ. Энэ ертөнцид бидний математик Айш зүгээр ямар тамаа гэж хэлж байна. Ийм болцсон тийм. За. Энэ зай хоёр юм тийм. Энэ хоёр тийм. Энэ хоёр. Бидний периметр 8 болцсон тийм. Диаметр 4 шүү дээ. Диаметр 2 шүү дээ. Чи ч 4 хийш шүү дээ. Яа тийм би тэгсэж байна. Бидний ертөнцийг ээж хоёр зэрэгтэй гэж хэлж байна. Тэндээр бид нар хоёр зэрэг төвшүүлээд хоёр зэрэг хувааж авлаа. Таксины жолооч ертөнцийг L1 гэж нэрлэж байна. L3 гэсэн бас нэг ертөнц гарч ирнэ лээ. За энэ таксины жолоочийн L1 ертөнц. Яа. Энэ нөгөө Роберт ертөнц.
За энэ ээлж 2 ертөнц тий. Ээлж 3 ертөнц би бараг зарцсан. За ээлж 3 ертөнц нь нэг шорга хийсэн. Гэл яваад байна гэсэн. Ээлж 4 ээлж хязгааргүй ертөнц. За тийм үү. Буцаад пи тоо 4 болчихсон. ертөнцүүд нь пи тооны хязгаар. Аа? Үгүй. Би F1 ертөнц гэдвэ гэсэн шүү дээ. F2, F3, F4, F5, F6, F7, F8 би хязгаар өгөх юм. Амьдтай би. Хязгааргүй ээлж дээр яг нь тойрог чи юм болчих гэсэн үг. Яа тэнгууд нэг юм тоо байна. Энэ болохоор нэг AP ертөнцийн одчих л та. Нэг дээр таксины жолооч ертөнц 4 байсан. 1.2 дээр 357 гинэ. Энэ дээр болохоор ийм нэ. Энэ нь мэддэг тоо шүү дээ. Цаашаа явах вэ? Шууд Ага. Нет. Упасть. И турбо. Эндээс хамгийн бага нь энэ шүү дээ. Тэгвэл бид нар P хамгийн бага байдаг ертөнцид амьдардаг уу? Үгүй гэсэн заяа. Гэхдээ ямар нэгэн өөр нэг ээлж ертөнц байгаа юм. Би тэний бодлогын ойлгоогүй. Тэр ертөнцид тойрог зөвхөн ертөнц юм бол байсан. Ийм байдаг. Тэгээ P 3 байдаг. Тэгээд аль ч ертөнцид P маань 3-аас 4 явна. Баца болчихё.